Яг энэ өнөөдөр хилцэж байгаа асуудлыг хараад нэг ийм сэтгэл сэрдэхийн тоо харсан. Монгол Улсын засгийн газрын энэ үйл ажиллагааны 2025 оны гүйцэтгэлийн тайлангийн 3 дугаар хуудас, за Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн 4 дугаар хуудсан дээр яг адилхан нэг тоо баримт байгаа маа. Энэ нь юу гэхээр хүний хөгжлийн индекс шалгуураараа манай улс 9 байраар ухарсан байна. Тэр дундаа маш улаан дохио өгсөн нэг тоо болвол Монгол Улсын хүний хөгжлийн индекс дотор дундаж наслалт 72.7-оос 1 жилийн дотор 71.7 нас болж буурсан нас баралтын төвшин архаг өвчин осол гэмтэл амьдралын хэв маягтай холбоотой эрсдлүүд бодлогын түвшинд бүрэн шийдэгдээгүй байна гэсэн ийм дүгнэлт гарсан байгаа. Тэгээ тоо бол биднэрт худлаа хэлэхгүй. Би энэ тоог хараад эн чинь одоо 2024 онтой харьцуулахад бүхэл бүтэн нэг насаар Монгол Улсын хүн амын дундаж наслалт буурсан байгаа нь нэгдүгээрт манай улс дайн дажинтай улс биш. Хоёрдугаар цар тахал гараагүй. Ийм нөхцөлд ингэж буурч байгаа нь энэ одоо үнэн үү гэд үнэндээ бас нүдэндээ итгэж чадаагүй. Гэтэ яалтчгүй энэ одоо тайлан дээр бол хоёрч тайлан дээр орсон байна. Энэ бидний хувьд бол маш том улаан дохио болж байгаа. Хөгжлийн бодлогын хувьд энэ бол зүгээр нэг эрүүл мэндийн статистик тоо биш ээ. Монгол Улсын хөгжлийн бодлого хаашаа явж гин гэдэг дээр улаан том юм дохио болж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээ энэ дээр уг нь бас асуумаар байгаа. Эрүүл мэндийн энэ тусламж үйлчилгээ чи үр дүнгүй хүртээмжгүй байгаад байна уу? Урьдчилан сэргийлэх бодлого ерөөсөө яахгүй өвдснийхэн дараа л эмчлэх юм загвар давмгаалаад байна уу? Архаг өвчний чинь нас баралт нь өндөр байгаад байна уу? Тусламж үйлчилгээ очихгүй байна уу? Их нэраа эндэгдэл чи өссөн байна. Энэ дээрээ яагаад ийм болчихвоо? Тэгээ улс төрчдийн хувьд бид нар энэ танхимд юу хэлэх ёстой вэ гэхээр энэ ерөөсөө өөрөө нэгдүгээр бидний хүний хөгжлийн бодлого чинь байгаа онохгүй явсаар байна. Тэр чинь энэ тоон дээр ингэж гарч байна. Хоёрдугаар эдийн засгийн өсөлт чинь хүн төвтэй биш байна. Чанарт биш, тоонд суурилсан өсөлт гараад байна. Ийм болохоор энийгээ бид нар бас маш сайн анхаарах хэрэгтэй байна гэж хараад байгаа. Тэгэхээр энэ дээр одоо эрүүл мэндийн яам юм уу төрийн нарийн хариулах бах энэ Монгол хүний дундаж наслалт бүхэл бүтэн нэг насаар багассан байгаа нь юунаас үүдэж байгаа юм бэ? Би зүгээр тоо баримтуудын жоохон шалгаж үзсэн л дээ. Тэгэхээр их нэрэн эндэгдэл нэлээд өндөр болцсон байна. Юунаас болж байна? За бодит байдал бол яг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэхээр хүртээмжгүй байгаа. Санхүүжилтийн буруу загварт орсон байгаа. Дээр нь үнэхээр бид нар Монгол Улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн бодлого дээрээ урьдчилан сэргийлэх бодлогыг хийж чадахгүй байна. Дандаа өвдснийхэн дараа хойноос нь барилга байшин барьж эмчлэх гэж оролддог ийм л загварт байна. Энэ дээр та бүхэн ер нь дүгнэлт хийвүү? Цаашид бид нар энэ дээр яах ёстой вэ? Зүгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ингээ арга хэмжээний юмнууд бас байна л да. Тэгээ арга хэмжээ биш бид нар одоо ерөөсөө үр дүн дээр суурилж бодлого төлөвлөгөөгөө ярихгүй бол болохгүй байна. Тэгээ энэ бас тайланд дурдгдсан байгаа. Төсөвгүй төлөвлөлтгүй төсөвтэй явж байна. Бүхэл бүтэн 327 арга хэмжээг бид нар 2025 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр тавьсан боловч төсөв дээр зөвхөн 3.1 буюу 3.2 буюу 200 гаруй дээр 107 дээр нь ямар ч төсөл арга хэмжээнд дээр нь санхүүжилт тусгадаагүй байна. Тэгээ ийм нэгдсэн төсөвгүй төлөвлөлт хийгээд үр дүн ерөөсө гарахгүй байгаад дээр ард түмэн бухимдах нь аргагүй шүү дээ. Түр ямар ч үр дүнгүй байна. Данхаасан байна. Ерөөсөө уйлдаж үр дүн гарахгүй байна гэдэг дээр. Тэгэхээр энэ цаашид бас энэ төсөв төлөвлөлт хоёроо нэгтгэж явахгүй болоод бид нар одоо хичнээн жил болгоо энд төлөвлөгөө төсөв яриад үр дүн ерөөсөө гарахгүй хий дими цагаа үрсэн л юм асуудал болоод байна гэж хэлмээр. За. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хариулах. Өөрийгөө танилцуулаарай. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга очролт хариулж байна. Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол шимжүүр нь дундаж наслалт байдаг. Төрөлсөлтөөс тооцсон дундаж наслалт 2024 онд улсын хэмжээнд 70.8, сүүлийн 10 жилийн дунджаас 1.2. За өмнөх оноос 0.3 жилээр тус нэмэгдсэн байна. Хүүсээр харьцуулбал эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.1, эмэгтэйчүүдийнх 67.9 болж байгаа бөгөөд эрэгтэй эмэгтэй дундаж наслалтын зөрүү 9.2 байгаа.
дундаж насанд таамаглагдах эмнэлэгчдгүүн бөгөөд насны бүлэгдэх нас баралтын коэффициентийг үндэслэн тооцсон тухайн хүний цаашд амьдрах дундаж хугацаагаар тодорхойлогддог. Энэ дундаж наслалтыг бол зөвхөн эрүүл мэндийн яамн дээр бас хариалуулж болохгүй. Амьдралын нөхцөл, нийгмийн нөхцөл байдал олон шалтгаан зүйлээс хамаарна гэж ойлгож байна. Намжим гишүүн тодруулъя. Тэгвэл энийг эдийн засгийн хөгжлийн яам одоо энэ дээр хэн шалгалт хийж дүгнэлт гаргасан байна. Хариулах юм уу? Дундаж наслал чинь тэгвэл юуны фактороос болоод нэг жилийн дотор нэг насаар багасчаад байгаа юм бэ? Энд чинь та бүхэн бол энэ нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн энэ бүр индексийг 2025 оны тайлангийн дүнг тавьсан байна шүү дээ. Тэгээ одоо энэ нэг эрүүл мэндийн яам нь болохоор манайх ийм байгаа гэдээ яриад байдаг. Энэ индексээр бол бид нар буурчаад байдаг. Эрүүл урт нас чинь багасчаад байна нэг насаар. Хоёрдугаар чанартай боловсрол чинь дахиад бас нэг пункт орчмоор буурчаад байна. Тэр хүний хөгжлийн бодлого чинь ерөөсөө үр дүн гарахгүй харин ч муудаад байна л гэдэг үзүүлэлтийг энэ тайлан дээр угаасаа дурдсан биш. Энд чи юунаас болж байгаа энэ дээрээ дүгнэлт хийж байгаа мó? За энэ тодорхой асуулт асууад байна шүү дээ. Хэн хариулах вэ? Гурван номер. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Батцэг Намжим гишүүний асуултанд хариулъя. Энэ засгийн газрын 43 дугаар тогтоолоор гаргасан энэ үр дүн гүнлэх журам байгаад байгаа. Тэгээд бид нар яг одоо энэ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулагдсанаас хойш 3 жил энэ өмнөх журмаар болоо энэ журмаар үнэлж байгаа. Өмнөх журам бол харьцангуй одоо сайжирч орж ирсэн боловч яг одоо таны асуугаад байгаа энэ факторууд ямар шалтгаан үр нөлөө үзүүлв гэдгийг энэ журмаар үнэлэхэд бас учир дутагдaltaй юм билээ. Энэ журам юуг яаж үнэлээд байна гэхээр хүрсэн үр төвшнгөөс суур төвшнгөө хасаад зорилттой төвшнгөөсөө суур төвшнгөө хасаад тэр хоёрыг хооронд хуваангуудаа 100%-аар үржүүлээл ингээд бид нар тоон үнэлгээ гарч ирээд байгаа байхгүй. Гэтэл нөгөө чанарын үнэлгээ, бодлогын үнэлгээ эдгээр манай дээр одоо хүртэл одоо учир дутагдaltaй бид нар энэ талаар хүний нөөцөө чадахжуулах чиглэлээр бол явж байгаа. За энэ 3 номерын микрофоныг дахиад сонгоё. Дундаж насжилттай холбоотой индексүүдийг бол бид нар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсад үнэлж байгаа индексээр нь авч үзсэн. За яамдууд маань сайхан гаргаж байгаа тоонууд бас дотооддоо хэрэгэлдэг тоонууд нь байж магадгүй маа. Биднэрийнх бол нөгөө тэр нүүбийн хөгжлийн индексийг харж үзсэн тоо баг. Дундаж наслалт хорогдсон шалтгаан гэдэг нь шүү дээ. Тийм үү? Тэр саяны журмын чи одоо хаана хэн баталт юм? Сайчин баталж байгаа үстэй. За. Болдын үеийн асуултаа асууя.